Бөгөөд хааны үеэс уламжлагдсан ирсэн харилцаа холбооны баялаг түүх өнөөдөр Монгол улсын хөгжлийн хурд суурь болж хурдцтай хувьсан өөрчлөгдсөөр. 1996 онд 2G сүлжээ нэвтэрснээр харилцаа холбооны салбар дижитал эрен төхөөлт авч SMS болон мобайл датагийн шинэ боломжуудыг нээж байлаа. 2008-аас 2009 онд 3G сүлжээний дэвшил нь мобайл интернетийн эренг эхлүүлж ухаалаг утас, сошиал медиа, онлайн үйлчилгээний хэрэглээг эрс нэмэгдүүлсэн билээ. Энэ нь хот хөдөөгийн харилцааны ялгааг багасгаж, бизнес, боловсрол, нийгмийн харилцаанд шинэ боломжуудыг бий болгов. 2016 онд 4G сүлжээ өндөр хурдны интернетийн эренг эхлүүлж, хот хөдөөгийн хүртээмжийг улам өргөжүүлэн, боловсрол, эрүүл мэнд, бизнесийн салбарт хувьслыг хийв. Харин өнөөдөр Монгол улс 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлж, ухаалаг технологи, автоматжуулалт, өндөр хурдны интернетийн шинэ эрнийг нээж байна. 5G нь аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, цахим худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбарт шинэ боломжуудыг бий болгож, хот хөдөөгийн харилцаа холбооны хүртээмжийг улам бэхжүүлнэ. Интернет өнөөдөр зөвхөн харилцааны хэрэгсэл бус, аж үйлдвэрийн хөгжлийг түгжээлэгч, улс орны хөгжлийн гол булгуур болж байна.